Сэтгэлийн дархлаа нэвтрүүлэг. Хөгшин залуу хүүхэд томчууд эрэгтэй эмэгтэй ялгаагүй өдөр бүр цаг минут тутамд сэтгэл зүйн мэдрэмж асуудлуудтай тулгарч байдаг. Гагцхүү түүнийгээ мэдрэх, илэрхийлэх, цэгцлэх арга ухаан чадвар чухал юм. Сэтгэлээ удирдах дадал чадвартай болоход сэтгэлийн дархлаа нэвтрүүлэг танд туслана. За сэтгэлийн дархлаа нэвтрүүлгийн маань ээлжид дугаарт бас дахин урагдсан танд баярлалаа. Өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд намайг дахин оруулж аваад баярлалаа. Энэ удаад хоёлаа ер нь ажлаас хашрах хам шинж гэж сүүлийн үед нэлийн хүмүүс бас мэддэгч болж байна. Энэ одоо ямар учиртай хам шинжээ те яагаад энэ дүртдгийг за энэ өртсөн тохиолдолд бас энийг одоо хэрхэн яаж даван туулах уу те ер нь амьдралд ажилд те ажил амьдралын карьерт энэ нөхцөл байдал яаж нөлөөлдөг юм бэ гэдэг талаараас үзэг сонсогчдод ойлголт мэдээлэл хүргэх юм байгаа. Ажил гэдэг бол одоо тухайн хүний амьдралынхаа өдрийн те баг ихэнх цагийг өнгөрүүлж байгаа орчин те тэр орчинд маш олон зүйл болж байгаа. Тэгэхээр энэ дээрс яриагаа эхлэхэн зүйтэй байх ажлаас халшрах хам шинжийг тодорхойлохоос өмнө те эхлээд ажлын байрны сэтгэл зүй гэж юу вэ гэдэг шууд тодорхойлолтоос эхэлсэн дээр ах гэж бодож байна. Ажлын байрны сэтгэл зүй гэдэг нь хүн ажил дээрээ тайван, амгалан байснараа аюулгүй чөлөөтэй ажиллаа хийдэг. Ингэснээрээ ажлын бүтээмж байна ингээд нэмэгддэг. Энэ маань болохоор амьдралын чанарт ингээд эргээр нөлөөлдөг зүйлийг болохоор ажлын байрны сэтгэл зүй гэдэг. Тэгэхээр бид нар ингээд ажил дээрээ тайван амгалан байна уу? Тэ таваар ажиллаа хийж гин үгдэг маань болохоор чухал байх нь байхгүй юу. Тэгэхээр ингээд нэг таваараа хийхгүй одоо хин намааг шүүмжлэх бол ч юм уу. Тэ эсвэл хин намааг одоо нэг тэ загнах бол хин намааг юу гэд хэлчих бол ч юм уу гэдэг юм мэдрэмжтэй удаан явах юм бол тухайн хүн маань эхэндээ болохоор хүч чадлаараа ингээд дайчлал энийг давахыг хичээдэг. Тэгээд давахыг хичээгээл ингээл хүн гэдэг юмд чинь өөрөө ингээ материалын зүйлээс бүтдэг учраас ингээд шавхагддаг байхгүй юу. Тэгээд шавхтаад тэгээд сүлдээ ядраад, туйлдаад тэгээд нэг сэтгэл зүй болон бие махбодтойр ингээ өөрчлөлтүүдийг ингээ илэрдэг юм аа. Энийг болохоор ажлаас хашрах хам шинж гэж нэрлэдэг. Тэгээд олон улсын өвчнөө англи 11-р ангилалд болохоор ажлаас хашрах хам шинжийг болохоор өвчин гэж үзэхгүйгээр нөхцөл байдал гэж үздэг. Тэгээд ажлаас хашрах гэдэг нь ажил дээр үүссэн, ажил дээр байгаа сөрөг зүйлийг зөвөр шийдвэрлэхгүй удаан хугацаагаар явснаас үүдэлтэй бие болон сэтгэл зүйд илэрх шинж тэмдэг юм а гэж тодорхойлсон байна. Тэгэхээр ингээд тухайн хүн шийдвэрлээгүй удаан хугацаагаар яваад тэгээд их туйлдаад ядраад шинж тэмдэг илэрч байгаа. Цаг хугацааны хувьд бол бас нэлээд удаан хугацаанд бий болдог зүйл юм тий. Тэгвэл ажлын байрны сэтгэл зүйг яаж хэн бүрдүүлэх юм тэр сэтгэл зүйд байгууллага анхаарах юм уу? Ажилтан өөрөө анхаарах юм уу? Ажлын байрны сэтгэл зүйг бүрдүүлэх зүйлс нь юу вэ? Тэгэхээр их мэндийн байгууллага юу гэж зөвлөж байна гэхээр цог цаар хэмжээ аваа л гэж хэлж байгаа. Зүгээр ингээд байгууллага дангаараа ажиллаад нэмэргүй, хувь хүн ганцаараа ажиллаад нэмэргүй, тийм болохоор цогцоор нар хэмжээ авъя. Тэгээд ажлаас хашрах хам шинжийн юу илүү үүсгдэг вэ гэсэн судалгаа байгаа байхгүй юу? Тэр нь болохоор 44% нь болохоор хувь хүнээс шалтгаалт юм байна. 43% нь болохоор байгууллагаас шалтгаалт юм байна. Үлдсэн нь болохоор бусад хүчин зүйлээс шалтгаалдаг байна гэж үзсэн байгаа. Тэгэхээр эхлээд бид нар болохоор яг ямар одоо сөрөг хүчин зүйл тэнд байгаад байгаа юм бэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй бол. Тодорхойлж иж зөв зүйтэй арга хэмжээ авна л гэсэн үг. За байгууллага юу хийх вэ гэхээр болохоор орчныг бүрдүүлж болно. Одоо ажиллах, таатай ажиллах орчныг бүрдүүлнэ. Ажлын ачааллыг болохоор тэнцвэртэй байлгана. Шудраг байдлыг болохоор бий болгоно. Ажлыг илүү хэн юу хийх нь тодорхой байх. Одоо тодорхой байдлыг бол байгууллагын зүгээс болохоор бий болгох одоо шаардлагатай гэсэн. Хамгийн чухал зүйл нь гэх юм бол удирдах төвшний хүмүүсийг чадваржуулах.
Тийм тэгэхээр ингээд энэ маань болохоор ингээд нэг удирдах хүн маань одоо нэг чадахчгүй хүнтэй юунд өөрийгөө зүгээр илэрхийлдэггүй шинэ хүмүүсийг ойлгохгүй ч юм уу эсвэл ингээд нэг яс хатуу байх юм бол тэр нь болохоор тэр бүх хүмүүсийг стресстүүлэх ингээд хүчин зүйл болоод байдаг. Тэгэхээр удирдах хүчин шүү боловсон хүчнээ сайжруулах болохоор байгуулгын хийх хүчин зүйл. Тэгээ ажлыг нэг хэд их биш хэд бага биш. Юунд байлгах нь болохоор ажлаас шалтгааллах хүчин, ажлын байрнаас шалтгааллах хүчин зүйл. За хувь хүнээс юу шалтгааллах вэ гэхээр шударга байдал ялцчихгүй бол шүүнд орж ирнэ. Байгууллага шударга байдал хил хязгаар дээр ч гэсэн байгууллага тодорхой байх хэрэгтэй. Одоо хэн юу хийх нь тодорхой биш байх юм бол хүмүүсийг айгүйх стресстүүлдэг. Тэгээд яг адилхан алдаа гаргасан ч юм уу эсвэл яг адилхан ажилласан хүн дээр ингээд нэгэнд нь илүү их шагнал өгөөд нөгөөх дээр нь арай бага шагнахгүй байх ч юм уу эсвэл итгэл нь ингээ өөр байх юм бол энэ маань болохоор тухайн хүн ингээд хүмүүсийг ажлыг заад намайг хүндлэхгүй юм чинь угаасаа шударга биш юм чинь. Тэгээ би одоо ингээд эдрийн нэг биш юм чинь гэх мэтчлэнгээр мэдрэмжийг хүмүүс авааддаг. Тэгэх юм бол хичнээн сайн ажилтан авлаа гэд тэр хүн маань ажлаас хашраад тэр ажлаасаа гарах ч юм уу шүүнд ажлын бүтээмж бурах ч юм уу гэх мэтчлэнгээр ингээд болно гэсэн. Тэгэхээр байгууллагын зүгээс шударга байдал хил хязгаарыг орчныг ажилчдынхаа санал хүсэлтийг сонсдог байх нь чухал байгаа байхгүй юу? Тийм. Тэгээ сонсохгүй байхаар яах юм? Ойлголцохгүй шүү дээ. Бид нар ойлголтоо нэг болгож ийж нэг зөвлөд нь чиглэлнэ. Тэгснээрээ болохоор илүү үр бүтээлтэй ингээд нэг ажлын бүтээмж маань гарна үр дүн одоо бүтээгдэхүүн тий үйлчлэгийг гарах байхгүй юу. Тэгээ ажилтнаа санал хүсэлтийг сонсохгүй муу хурлаад өөртөө хорцдогдөг ч юм уу. Эсвэл тэрийгээ сайн ойлгохгүйгээр байх юм бол ингээд нэг чигтээ бид нар явж чадахгүй. Тэгээд ирэхээр болохоор ажлын байранд стресс үүсгдэг. Чи одоо миний имийг ойлгохгүй. Дараа энийг чи ингээ хийчихвэл зүгээр юм шүү гэдэг юмыг сонсохгүйгээр ингээл миний хэлцүү. Чиний буруу ч юм уу та нарын буруу гэдэг юм бол тухайн хүнд болохоор ажлаас халшрах хам шинжийг үүсгэнэ л гэсэн. Хувь хүнээс шалтгааллах зүйл нь. За хувь хүнээс хөвчлэн юу шалтгаалдаг вэ гэхээр өөрийн үнэлэмж маань шалтгаалдаг. Өөрийн үнэлэмж багтаа хүн ажлаас халшрах хам шинжид илүү өртдөг. Өөрийн үнэлэмж бага багагийн шинж нь гэх юм бол үгүй гэж хэлж чадахгүй. Үгүй гэж хэлж чадахгүйгээс болоод ингээд нөгөө хүмүүс энийг хичээж тэрийг хичээж ингэж тэгчээ за гэж аваад ингээд өөрөө амар их ачааллыг өрөө дээр аваад ядрааддаг гэсэн. Тэгээ багтаалыг хүлээж авах чадвар бас муу байдаг. Өөрийн үнэлж багтаа хүн. Чи сайн биш дээ. Гэ хэлэхээр би сайн биш шүү дээ. Чи англитай мундаг юм аа. Эсвэл Excel дээр чи аягүй сайн ажилт юм аа. Тэ гэд хэлэхээр нүгүй эн чинь зүгээр байдаг юм шүү дээ. Миний цайн гэж юу ах вэ? Гэх мэтчлэнгээр ингээд магтаалыг хүлээж авахгүйгээсээ болоод ингээд ажил дээр бид нар яах гэж байгаа. Үнлүүлгээ тэ шуунда би эдрийн нэг шүү эдэр намааг ингээ ойлгож шүү үнэлж шүү гэдэг мэдрэмжийг авах одоо үндсэн хэрэгцээ байгаа шүү дээ. Тэрийг авч чадах болчихно гэсэн. Дараагийн нэг юм гэх юм бол шүүмжилт айгүй мэдрэг байгаад өөр үнэлэмж багтаа хүмүүс маань. Тэгэхээр ингээд яг адилхан алдаа гаргасан хоёр хүнийг загнахад өөр үнэлэмж багтаа болохоор надаас боллоо намааг илүү загналаа ч юм уу эсвэл би өстө муу хүн юм байна би чадваргүй юм байна гэх мэтчлэнгээр шүүмжил ингээ мэдрэг хандаад стресстэйдэг гэсэн. Тэгээд өөрийн үнэлэмж багтаа хүн маань босго өндөр. Өөртөө айгүй өндөр шаардлага тавьдаг. Одоо би ингээд ажлыг хийхдээ ийм л хийхгүй болохгүй. Гэт ингээд махраад идэх гэсэн үг. Тийм. Тэгэхээр өөрөө ингээд нөгөө нэг чадлаараа хийж байгаа штэ. Чадлаараа хийхээр тэр нь ингээ өөрт нь хангалтгүй юм шиг санагдаад бусд хүмүүс болцсон байж тээ зүгээр штэ. Эн чинь ингээ окей штэ гэж хэлээд ахаар юунд тэрийг болсон гэж хүлээж авахгүйгээр ингээ тэрэн дээр айгүй их энерги зарцуулдаг. Тэгэхээр энэ өөрийн үнэлэмжийн энэ дөрвөн шинж маань болохоор ажлаас алшрах хам шинжийн гол үндэс нь болоод байдаг байхгүй. Тийм. Тэгэхээр хамгийн гол нь гэх юм бол өөрийн үнэлэмж багтаа хүн байгаа. Дараагийн нэг юм гэх юм бол хувь хүнээс юу шалтгаалдаг вэ гэхээр
өөрийгөө илэрхийлэх чадвар нь бол ингээд нөлөөлчихдөг гэсэн. Тийм. Тэгэхээр хүмүүсийг ингээд өөрийгөө хэрхэн илэрхийлдэг вэ гэдгээр нь болохоор 4 хэлбэрт хувааждаг. Би нэг хэлье. Өөрийгөө илэрхийлж чаддгүй бүдүүлгээрээ илэрхийлдэг хүмүүс байдаг. Тэр хүмүүс болохоор ингээд хүмүүс гэдэг чинь манай тэр уулын тайван, төвчээртэй. Гэтэ нэг уурлахаар айгүй амар гэж хэлдэг. Тэгээ тэр хүмүүс чинь болохоор ингээ өөрийгөө илэрхийлэхгүй ингээ болохгүй уурлаад ч юм уу эсвэл би үгүй гэж хэлэхгүй ч юм уу эсвэл одоо ингээ тэр хүн өөрийг нь үнэлэхгүй байхаар нь илэрхийлэхгүй удаа явж байгаад ингээ хуримтлуулаад ихсэрдэг. Тэгэхээр чи илэрхийлж чадахгүй байгаа байхгүй юу? Энэ болохоор харилцааны асуудал үүснэ. Өөрийгөө хэлчмээр байдаг. Би наад ажлыг чи хийж чадна штэ гэж хэлчих гээд байдаг. Өөрөө дотроо алчих гад байдаг. Тэгэхэд илэрхийлэхгүй байхаар чинь намайг тэгээд маа дарга үнэлэхгүй. Маа хамт олон намайг үнэлэхгүй гэх мэтчлэн гэр хүмүүс болох гэдэг. Тэгэхээр ингээд юунд ийм хүмүүс маань болохоор ажлаас хамшинж дүртнөө. За дараагийн өөрийгөө буруугаар илэрхийлдэг хүмүүс гэх юм бол өөрийгөө илэрхийлдэггүй илдэг хүмүүс гэж байдаг. Илдэг. Тухайн үндэ очиод ингээд та намайг ингээд тэ буруугаар ойлгоод байна. Тэ уулын би наадад чи хийж чадах боловч та надад ажлыг өгөхгүй байна ч юм уу. Гэх мэтчлэнгээр ингээд яг тухайн үндэ очиж хэлэхгүй мөртлөөрөө эргэн тойрны хүмүүс намайг тэр тэгсэн, ингэсэн гээл ингээд хүмүүст яриад эргэн тойронд өмхий тариад энэ чинь бас дахиад харилцааны асуудал үүснэ. Тэгээ тэр хүндээ очиод асуудал шийдэгдсэн үү, шийдэгдээгүй. Яг нөгөө илэрхийлэх хүндээ илэрхийлэхгүй шүү дээ. Илэрхийлэхгүй байгаа. Тэгэхээр чи харилцааны асуудал үүснэ шүү дээ. Тэгэхээр чи бид нар ингээ ажил дээр яах ёстой вэ гэхээр харилцчиж одоо нэг ойлголцсон шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүс маань бас харилцааны хувьд асуудал бас гардаг гэсэн үг. Өөрийгөө илэрхийлдэг хүмүүс байдаг. Илэрхийлдэг мөртлөөрөө бүдүүлэг илэрхийлдэг хүмүүс яадаг вэ гэхээр шууд уурладаг. Миний хаар хий. Чиний мэддэг гэж юу гэсэн ч юм уу ингээл эсвэл ингээл яхаар нь ингээд нөө шууд реакцлдаг. Ийм хүмүүс үүдэг. Энэ ч бас харилцааны асуудал тэр айгу түүхтэй ядаргаад хэцүү ааштай. Гэх мэтчлэнгээр бас л илэрхийлж чадахгүй наа л гэсэн асуудал байгаа байхгүй. Тэгэхээр ингээд шуунд ямар хүмүүс ингээ харилцааны хувьд ингээ асуудал багтаа байдаг вэ гэхээр өөрийгөө зөвөр илэрхийлж чаддаг хүмүүс. Энэ болохоор ингээд яг тэр хүнтэйгээ очиод тэгээд та намайг ингээ би ингэж ажил хийж байгаа намайг үнэлсэнгүй. Тэгээ би наад ажлыг чинь хийж чадах байхад чадахгүй та тийм хүнд хүчлөө. Тэгээ би нэг ажлыг хийсэн байхад намайг ингээ шагнахгүй байна. Тэгсэн мөртлөөрөө тэр хүнийг ингээ тэгээд байна гэж. Гэх мэтчлэнгээр ингээд нэг яг бодож байгаа зүйлээ тийм зүгээр арай жаа уурлахгүйгээр тий арай ингээд эвтэйхнэр илэрхийл хэрэгтэй яваад байгаа байхгүй. Тэгээ хүн маань болохоор энэнийг бүгдөө бид нар сурдаг. Хүүхд маань анх гарахтаа болохоор ингээд бүдүүлэр айгуу сайн илэрхийлдэг байсан байхгүй. Хүүхд яах юм төрсөн. Уйлна шууд уйлах байхгүй. Тэ өсвөл уйлна, баавал уйлна, шэвэл уйлна, халууц уйлна. Бүх юмаа уйлна. Тийм уйлна. Айгуу ингээ хүчтэй илэрхийлдэг байсан байхгүй. Тэгэхээр илэрхийлэхгүй бол яах юм? Амьд үлдэх боломжгүй шүү дээ. Тэгэхээр ингээд нэг энгийнээр хэлэх юм бол илэрхийлэх нь бидрийг одоо нэг тэ хүмүүстэй харилцах амьд оршиход сэтгэл зүйн маань юу байхад нь чухал нөлөөтэй байна. Тэгэхээр ингээд бид нар болохоор ингээд эхэндээ ингээд бүдүүлгээр илэрхийлдэг байж байгаад ингээд хүмүүс ингээд намайг одоо илэрхийлэхээр яаж хүлээж авч гин эргэн тойрны хүмүүс одоо ээж аав эмээ өвгөө одоо тий хэрхэн өөрийгөө илэрхийлдэг гэдгээс хамаарат бид нар болохоор суралцж идэг. Зарим нь юун тесэрдэг хүн болно, зарим нь болохоор бүдүүлэг хэвээрээ ууралдаг, бүдүүлэг хэвээрээ үлдэн, зарим нь болохоор ингээд тухайн хүн дээр ярихгүй тэгэл ингээд болчихдог гэсэн үг. Тэгэхээр юун хувь хүнээс юу яхалах зүйл маань өөрийгөө илэрхийлэх. Энийг сурдаг юм. Тэгэхээр би ингээд ямар хуу илэрхийлдэг юм бэ гэдэг дээр анализ хийгээд энэ учраас л ингээд бухимдаад байгаа юм биш үү? Тэгэхээр хэн зүгээр илэрхийлт юм бэ? Эргэн тойронд тийм хүмүүс байгаа шүү дээ. Тийм байгаа шүү дээ. Ер нь ажил дээр байгаа. Тэгэхээр юу бүр болохгүй бол тэр байсан бол яах вэ бол тэр хүн илэрхийлсэн чинь дараа хүлээгээд авсан шүү дээ. Тэгэхээр би ч гэсэн илэрхийлэх юм бол хүлээж авах боломжтой юм байна гэх мэтчлэнгээр энэ дээрээ суралцсан гэсэн. Тэгэхээр бид нар болохоор юунд өөрийгөө хэрхэн зөвөр илэрхийлж сурах нь ажилд болон амьдралд хэрэгтэй. Одоо ингээд
бид нар ээж аав штэ, ах эгч тийм үү? Тэгэхээр ингээд бидний эргэн тойронд байгаа жоохон хүүхдүүд бидрээс сурч байгаа байхгүй. Тэгэхээр хүүхдийнхаа төлөө, дүүнэрийнхаа төлөө бид нар зүгээр илэрхийлэх нь илэрхийлээд сурах нь үлгэр дуурайл хэрэгтэй тийм үү? Бас л ирээдүйн нэг чухал ажил чинь нэг бэлтгэж штэ. Тийм. За, үнэлэмж чухал байна. Хувь хүнээс шалтгааллах зүйл, илэрхийлэх байдал чухал байна, тий? Тий. Дараагийн нэг юм гэх юм бол хэл хязгаар байгаа. За. Тийм. Хэл хязгаар гэдэг нь болохоор юунд одоо хүн хоорондын одоо энийг давна, энийг давахгүй гэсэн хэл хязгаар байхгүй юу? Юуг шударгын, юус шударга биш юм. Тий. Алийг би тодорхой гэж үзэх юм, алийг тодорхой биш гэж үзэх юм. Алийг би хүлээн зөвшөөрөх юм, алийг би хүлээн зөвшөөрөхгүй юм гэх мэтчлэнгээр. Тэгэхээр хүн маань өөрөө болохоор ингээд нэг дандаа юм нэг гэр бүлийн өөрийн дотоод соёл гэж өөр байдаг. 10 жилийн ангийн дотоод соёл гэж өөр байгаа. Хуужин ажлын дотоод соёл, найзуудын соёл, шинэ ажлын соёл гэх мэтчлэнгээр ингээд соёл малган маань ингээд жоохон ингээд онцлогтой байдаг байхгүй юу? Тэгэхээр ингээд яг би энийг шударга гэж үзнэ. Тэр нь болохоор тэр байгууллагын хувьд нэг тийм шударга биш байж болно шүү дээ тийм. Тэгэхээр энэ манай энэ одоо орсон байгууллагын дотоод соёл нэг иймэрхүү юм байна. Тэгэхээр би нэг жоохон энийг нь болохоор шударга гэд хүлээгээд авчи. Энийг нь би цаашаа чадахгүй ч юм уу. Жоохон хил хязгаар дээр жоохон буян хатан байж болно. Бас хил хязгаар дээр ингээд нэг би энэ юм хамт олонд харайлагдаж байна уу гэдэг ингээд мэдрэмж хайсаар чухал байхад. Тэгэхээр ингээд хүн ингээд эдэр тусдаа, эдэр нэг, би тусдаа гэдэг мэдрэмж аваад ирэхээр яг таагүй байх нь тийм гадуурхагдсан мэдрэмж нь аюултай байхгүй. Ингээнээр бол таагүйгээс таагүй мөн л дөө тэрний юунд яг цаад юм болохоор аюултай. Хүн болохоор угаасаа нийгмийн амьтан байхгүй. Нийгмийн амьтан гэхээр бид нар ямар нэгэн бүлэгт хариалагдчихж дээр үед одоо амьд үлдэх боломжтой байсан. Бүлгээсээ ингээд хөөгдчихүүл яах юм, орхитчихүүл яах юм. Бид нар чинь ингээд сул дорой амьтан штэ гэдэг өмнө ярьсан тий. Тэгэхээр сул дорой болохоор ингээд амьтанд хэдүүлэгч юм уу, эсвэл ондоо хөлтөж өсөж өгөх аюултай байхгүй юу. Тэгэхээр ингээд бид нар ямар нэгэн одоо нэг бүлэгт хариалагдчихж ингээд аюулгүй мэдрэмжээ авч идэг. Тэгэхээр ажлын хүмүүс шундаа ингээд тий өөрөө чинь намаар нь ч юм уу арьс одоо шашин шүтлгээр нь ч юм уу тий эсвэл гадаа төрхөөр нь ч юм уу ямар нэгэн байдлаар ингээд одоо тий тэдэр тусдаа би арай нэг тусдаа гэдэг мэдрэмж аваад ирэхээрээ ингээд таагүй болоод төвшөр тавтдаг байхгүй аюултай юм шиг бүр цаадалт нь бол аюултай гэдэг мэдрэмж байгаа. Тэгэхээр тэр одоо ингээд хамт олон дотроо ингээд нэгдэж чадчихна уу гэдэг. Өөр нэг юм хил хязгаартай дахиад нэг юм гарч ирэх юм гэхэл хувийн хил хязгаар гэж бас байна. Хувийн хил хязгаар. Тэгэхээр ингээд өөрөө ингээд ажиллаа ингээд хийж идэл тий. Ингээл хин нэг ингээл ажлын заагаал явуул ямар санагдав. Мэдээж муухай штэ тий. Дахиад аюултай юм шиг энэ яа заагаад байгаа. Миний хил хязгаар руу нэвтэрчлээ штэ. Гих мэдшлэнгээр хийг ажиллана гэсэн чинь хин нэг нь орж ирэл хийгээд нөр яах вэ? Дахиад нэг асуудалтай. Би хаад ингээл уул нь ажлын хүн штэ тий. Тэгэхэд чинь ингээл хин нэг нь ингээд эмэгтэй хүн эрэгтэй хүн ч гоё хувцлах хэрэгцээ шаардлага байгаа штэ тий. Тэгэхэд ингээл гоё хувцалсан багт ингээл ийштэйш нь хараалахаар тий. Тэр чинь ямар ингээд тэр хүнд гоё харагдах гэж байгаагүй шүү. Тэр эхнэр нь биш шүү дээ. Нөхөр биш шүү дээ. Тэгэхэд ингээл юун тиймэрхүү байдлаар ингээ хандаад хараад тий хүрээд ахаар ингээ тэр хүний ингээд хил хязгаарыг нэвтрээд байгаа юм шиг санагдав. Тэгэхээр бас аюултай. Аюултай байхгүй. Тэгэхээр хил хязгаар дээр болохоор би хариалагдаж гэнэ үү? Хариалагдахгүй байна уу? Энэ хүн миний хил хязгаарыг нэвтэрж гэнэ үү? Нэвтрэхгүй байна уу гэдэг бас мэдрэмж чухал. Тэгэхээр ингээд нэвтрээд ахаар шүү дээ. Нэвтэрч болно шүү дээ. Санаатай болон санамсаргүй байдлаар тий. Өөр хүмүүс учраас. Өөр хүмүүс учраас. Тэгэхээр нэвтэрч явах юм бол шүү дээ. Нэвтрээд байх юм бол гээд нэвтэрж гинэ гэж хэлж чадахгүй байвал энэ болохоор хувийн асуудал гэж байгаа байхгүй. Хувинаас шалтгаалсан. Нэвтрээд байна гэж хэлээд байгууллага хамт олон арга хэмжээ авахгүй бол энэ болохоор байгууллагын асуудал гэж байгаа байхгүй юу. Тийм тэгэхээр болохоор ингээд нэг асуудлын шалтгааныг болох ингээд олох нь айгүй чухал байна. Тийм байна. Тийм.
Айгу олон зүйл нөлөөлдөг юм Тийм. байна. Тэгээд шудраг байдал бол нөлөөлнө. Шудраг биш гэж тий хүмүүс ингээл за анзаарахгүй байхдаа гэж боддог байхгүй юу? Одоо үйлчлэгчтэй мэдлэхгүй байж байгаа дарагтайгаа мэдлэх ч юм өрөөний нэг хүндээ кофе өгөхгүй гэж нөгөөдөгт нь кофе аяглаад өгөх ч юм уу тий. Жин шудраг биш шүү дээ. Тэгээ энэ ингээд нэг анзаарахгүй байх гэж хүмүүс боддог. Гэхдээ шудраг бус байдлыг тэгээ ялах хүүхдээс ахуулаад бүр тэнэгрэлд орсон хүн хүртэл ялгана. Маш чухал ахын тий. Нэгсгүй бол бүгдтэйгийн тэнцвэрт, нэгсгүй бол заавал тий тэгэх албагүй шүү дээ. Тэгэхээр ингээд чи надад шудраг шүү хандаад байна штэ гэд илэрхийлэх юм бол тий илэрхийлж чадахгүй байх юм бол энэ хувийн асуудал болчихж байгаа байхгүй юу? Тэр хүн анзаарахгүй яваад иж болно шүү дээ. Тийм. Илэрхийлээд тэр хүн засахгүй байх юм бол тэр болохоор байгууллагын хамт олонны асуудал болчиход байгаа байхгүй юу? Тэгэхээр болохоор ажлын байрны шалтгааллах хүчин зүйл нь болохоор 44% нь хувийнээс шалтгаалдаг нь ийм учиртай. Ер нь баг энэ тэнцүү байна тий. Байгууллага хувь хоёр. Бас нэг зүйл нь ийм одоо ажлын байран дээр үргэлж яригддаг нэг одоо асуудал гэх юм уу зүйл хамт олон илүү чухал, тухайн байгууллагын уур амьсгал илүү чухал, цалин бол яг уу тий заавал өндөр байх албагүй гэдэг нэг байр суурь байна. Эсвэргээрээ цалин өндөр байхад тий бус зүйл бол яах вэ ингээд зохицуулаад аваад явж болно. Үнэлэмжийн асуудал яригддаг. Эннээс шалтгаалаад бас одоо тий стресс үүсэх тохиолдол байх уу? Байна. Бүх юм хэрэгтэй. Тэгээ хүн яагаад ингээ ажил хийдэг вэ гэхээр нэгдүгээрт бол цалин яалтчгүй мөн байхгүй юу? Хоёрдугаарт гэх юм бол нэг хамт олон чадвар одоо би тэнцэнээс ажил хийгээд туршлага хуримтлуулж ингээд илүү их чадвартай болж ийн гэдэг чинь бол ингээд чухал. Тэгэхээр эхлээд энэ хоёр хоёулаа чухал. Заавал ингээл аль нэг нь чухал биш ээ гэж би бол хэлэхгүй. Яг энэ тэнцүү юм байхгүй юу? Гинээр хэлэх юм бол агаарт хүчил төрөгч хэрэгтэй тийм үү? CO2 ч гэсэн жишээлбэл хэрэгтэй шүү дээ тийм үү? Хүчил төрөгч маань агаарт бол 21% байж байдаг. 22, 23, 24% та ингээд илүү удаан амьсгалаад байхаар ч тэр чинь бас асуудал үүсдэг байхгүй юу? Тарилтан тийм. Тэгэхээр аль нь чухал. Хүмүүс болохоор тэгэл ядахгүй сүртийн тийм ингээд чинь ажлын хамт олон чухал болохоос биш яах вэ маах вэ гэдэг ч юм уу ингээд нөгөө иймэрхүү харилцааны янз бүрийн хандлагууд маш их одоо тий ирдэг штэ гаднаас тий. Тэгэхээр яг уу ингээд тухайн хүн юуг одоогийн байдлаар чухалчж байна гэдэг нь болохоор нөхцөл байдал нөлөөлөд байгаа байхгүй юу? Залуу одоо жишээлбэл би за цалин яах вэ? Би нэг 5 жил одоо энэ ажиллаад туршлага хуримтлуулад тий мэдлэгтэй болъё гэж бодож байгаа бол өөрөө тэр хүн тэгж одоо төлөвлөж штэ тий. Тэр үед болохоор тэр хүний хувьд тэр нэг хамт олон ажиллаж байгаа тэр ажлын байр нь чухалчж байгаа байхгүй юу? Тэгэхэд ингээд гэрт нь ингээл те бас ингээл өчнөө олон хүүхдтэй ч юм уу эсвэл ингээд цалин мөнгө нь хүрэхгүй байхад чадах чинь ингээд удаан хугацаагаар ингээд цалин багтаа явах нь болохоор ингээд хувийн амьдралд өөрт нь нөлөөлөд эхлэх байхгүй юу? Тийм. Тэгэхээр ингээд миний хувьд те цалин хөлсний одоогийн байдлаар чухал байна гэж байх юм бол тэр хүний л сонголт. Гэхдээ удаан хугацаагаар заяа нэг юм удаан хугацаагаар үргэлжлэхээр асуудал үүсэж байгаа байхгүй юу? Ажлын байрны ашир хамшин ч гэсэн ингээд таагүй одоо уур асуудлыг л удаан хугацаагаар шийдвэрлэхгүй явснаас үүснэ гэж байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд төр зурдаа ингээд нэг цалин багтаа ээж болно. Гэхдээ тэр нь удаан хугацаагаар үргэлжлэх юм бол асуудал. Удаан хугацаа гэдгийг та хэлээж дунджаар 1 жил, 2 жил. Энэ болохоор хувьнээс шалтгаална. Одоо түрүүний нэвтрүүлэг дээр ярьжсэн ингээд нэг хувийн ингээд сэтгэлийн тэнхээ гэдэг юм байна. болохоор хэмжээ хязгаартай зүйл гэдгаа гэдэг нэг ярьсан шүү дээ тий. Тэрнтэй адилхан ингээд стресс мэдрэг нэг сэтгэлийн хат жоохон багтаа хүнд болохоор тэр хугацаа богино. Сэтгэлийн хаттай одоо тий төвчээртэй ч юм уу ингээд манипуляц айгуу сайн хийдэг хүнд болохоор хугацаа арай удаан хугацааны үргэлжлэлтний дараа илэрнэ. Бас нэг зүйл нь байгууллагын зорилго байгаа тий. Тухайн байгууллагт нэг зорилго байна. За бид одоо энэ жил тичнээн одоо тий
төрөний борлуулалт хийнэ ч гэх юм. Эсвэл одоо улсын хэмжээнд тий одоо салбартаа энэ үйлдвэрлэлийн салбартаа бүгдээрээ шилтгэн болъё ч гэдэг юм уу. Алсын хараа нь бас байна тэр байгууллагын тий. Алсын хараа зорилго нь тодорхой байх. Тэр нь хувь хүний одоо ажилтны бас ингээд нөгөө зорилготой хоорондоо нийцэх байдал ер нь хэр чухал юм бэ? Үнэт зүйл тий байгууллагын үнэт зүйл, хувь хүний үнэт зүйл хоёр зөрчилдөхөөр юу болох вэ? Зөрчилдөхөөр стажийн одоо нөө хам шинжийг үсгэх байхгүй. Ажлаас халшрах энэ хоёр хоёулаа чухал. Одоо би ингээд юм хэлж штэ. За шүү байгууллага гэдэг чинь болохоор ингээд тодорхой тооны хүнээс тогтсон одоо нэг хамт олон байхгүй юу. Тэгэхэд ч юм шиг те ингээд нэг шүүнд удирдлага нэг ингээд арай өөр юм бодоод ажилтнууд нь ингээд арай өөр нэг юм бодоод ингээд явах юм бол нэг чигтээ явж чадахгүй шүү дээ. Тийм учраас ингээд байгууллага юу ажилтныхаа санаа бодлыг сонсох, хоорондоо ойлголцох нь чухал гэдэг нэг юм ярьсан шүү дээ. Тэгэхээр ингээд хэдий ч нэ сайн ойлголцож гин хоёулангийнх нь одоо ажилчдын болон удирдлагын ингээд нэг шүүнд ойлголт нэг байна, хүсэл нэг байна. Тэр болохоор илүү их амжилттай байна. Удирдлагын нэг хүсэл нь арай өөр, ажилтнуудын хүсэл өөр яваад ирэхээр чинь ингээд хүч маань ингээд тарамдаад хаашаа явахаа мэдгүй ч юм уу тий эсвэл ингээд ахиц твшил нь бол удаан байх боломжтой байхгүй. Тэгэхээр хэдий ч нэ одоо хэдий олон хүн байна төдий ч нэ ойлголтоо ингээд нэг болгох нь чухал юм аа тий илүү ингээд эсвэл багаараа нэг болдог ч юм уу багаараа нэг болдог ч юм. Тэр нь бол шүү ялцчгүй чухал байгаа даа. Засаж залруулж болох зүйл юм шиг надад санагдаж байна л да. Тэгэхээр заавал тэр ажлаас гарах биш, гарах хэмжээнд хүрэхгүйгээр тий. За магадгүй яг түрүүний одоо ингээд таны хэлдгээр ер нь би энэ ажлаас жоохон халшраад байна уу да тий. Надад одоо ийм асуудлаа тулгараад байна. Яах вэ? Ажлаас олих уу? Ажлаасаа гарах уу гэдэг ийм сонголтын дээр шийдвэр дээр ирсэн үед ер нь одоо ямар алхам хийх хэрэгтэй вэ тий. Эхлээд шалтгааны нь болно. Одоо шалтгаан гэдэг нь би илэрхийлэхгүй байна уу? Илэрхийлж гин үү? Би миний өөрийн өмнөж баг болоод ингэж байна уу? Эсвэл үгүй байна уу? Эдгээр намайг ойлгож байна уу? Ойлгохгүй байна уу? Эдгээр намайг ойлгох хүн үү? Үгүй юу? Тэ? Гэдэг юмнаас чинь ингээд шалтгаална гэсэн үг. Тэр шалтгааныг олчих юм бол асуудлыг шийдэхэд амархан байдаг. Гарц галгаана ийм биш те. Намны өөрийн өмлөмж бага байх юм бол би ингээд те ингээ өөрийн өмлөмжөө сайжруулах дээр ингээд ажиллая. Тэгээ тэрийг яаж сайжруулах юм бэ гэдэг одоо интернет хүчсэн шүү мэдээлэл бол хаанаас авах боломжтой болсон. Тэгээ ажиллаад үзэж болно. Ажиллаад үзэж болох шүүнд арай амжихгүй тэгээ арай барахгүй байх юм бол сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгцийн эмчтэр, сэтгэл зүйн эмчилгээдэр ингээ хийлгэж болно. Авч болно тий стресс менежментийг хэрхэн хийх вэ стресс мэдрэг хүн байлаа гэж бодъё л доо тий тэгэхээр ерөнхийдөө бол би стресс мэдрэх шүү тийм болохоор би ингээд энийг олон стресс менежмент талаар илүү их суралцъя ч юм тий тэгээд ингээд асуудал шийдэгдэх юм бол энэ окей шүү өөрийнхөө зүгээс ингээд хийх бүх юмнуудыг хийгээд байгууллагаас хүлээж авахгүй тохиолдол бас байдаг тэр тохиолдолд болохоор тий шүү гарах үг нь болохоор тухайн хүний сонголт байгаа. Тэгээд зарим хүн маань болохоор ингээд шүү гарах шийдвэрийг гаргадаг. Зарим хүн нь болохоор бас шийдвэр гарахгүй байх тохиолдол байдаг. Тэгэхээр болохоор юу нь чухал юм, юу нь чухал биш юм. За тэгвэл би энэ ажил надад хэрэгтэй гэдэг нэг юм сонголт хийгээд шүү дарга нар шүү ойлгохгүй эсвэл хамт ойлгохгүй байх юм бол өөрөө ингээд арай жоохон уян байж болох байхгүй юу? Ингээд өөрөө болохоор ингээд нэг тэдэрт уусахгүй тэгээ тэр нь болохоор ингээд өөрийнх нь үзэл бодолтой зөрчилдөд дээ шүү дээ тэгэхээр би тэрийг арай жоохон ойлгох гэж хичээж юм тий тэгж бас байна. Урт хугацаанд ажиллаад урт хугацаанд бас яг тэр энэ нөхцөл байдлуудаас болоод жоохон шантрах ч юм уу за ер нь болдог ч юм уу гэдэг ингээд тий хам шинж стресс үүссэн үедээ хүн эргэлздэг штэ олон жил ажилласан учраас тий энд би нэг зүйлийг ингээ бүтээх гээд ч юм уу энд ингээд маш их дурсамж маш их цаг хугацаа минь одоо өнгөрч байгаа учраас ингээд салаад явах хэцүү байдаг ийм нөхцөл байдалд орчдөг тий
Энэ үед шийдвэр гаргахад юу гэлөө ингээд харах нь чухал вэ? Би хүмүүст чагсаалт гаргаа гэж хэлдэг. Одоо энэ байгууллагад юунд ажиллахад надад ямар давуу тал юм, сайн зүйл байна гэсэн үг тий. Цалин байж болно, туршлага байж болно, нэр хүнд хийж болно. Одоо тий юу хийж болтیں۔ Тухайн яг байгаа бодтоор нь энэ ч ингээ ажиллахад хэцүү зүйл нь юу вэ? Одоо жишээлбэл юунд мугай ааштай дарах ч юм уу тий эсвэл ингээд өөрийг ингээд хамт олон дотроо ингээд авахгүй ингээд гадуур хутаад байл гэсэн үг. Тэгэхээр ингээд чагсаалтыг гаргахаар ерөнхийдөө хүмүүс нэг шийдвэрт хүрдэг. Одоо би ингээд энэ ажилд байхад одоо үнэхээр хэцүү юм аа тий би ингээ өөрийнхөө зүгээс ингээ бүгдийг хэлээ эдгээр намайг ойлгохгүй байна ч юм уу хүлээн зөвшөөрөхгүй байна гэх юм бол заавал ингээд нэг энэ байхгүй гэдэг шийдвэрийг тэр хүмүүс гаргаж болно. Тэгэхээр эргэлздэг байхгүй юу? Одоо 10 жил 20 жил ингээд зарцуулсан гэх. Тэгэхээр яг уу 10 жил 20 жил бол урт хугацаа л да. Гэхдээ ингээ үргэлжлүүлээ хэдэн жил би ажиллах юм гэдэг юмнасаа ингээ ягаад шийдвэрээ хүрсэн бол би ийм учраас би энэчээс гарах чаамаа гэдэг дээрээ бат зогсох хэрэгтэй. Бат зогсно. Тэгэхгүй бол тэр дундуур чинь ингээ хүмүүс ингээл хутлаагаасаа ч юм шиг ингээд ийм уур амьсгал гарч ирдэг байхгүй юу. Тэгэхээр би ийм учраас гарч байгаа. Энэ төр өөрчлөгдөхгүй болохоор би энэчээс гарч байна. Тэд нар ингээд өөрчлөгдөхөөр бол энэ юм би өөрчлөмөр байна. Гэт одоо ингээд удирдлагатаа толонтойгоо тохирч болно гэсэн. Үлдээ гэдэг шийдвэр гаргаж болно шүү дээ. Үлдээ гэдэг шийдвэр гаргах юм бол би энэс цаашаа төвчихгүй гэдэг нэг юм хил хязгаараас тодорхой тавих хэрэгтэй. Хажуугаар нь дахиад өөрийгөө ингээд нэг тэр стрессийг багасгахын тулд яаж шийдвэрлэх вэ гэдэг арга замыг олох хэрэгтэй болоод байгаа. Тэгэхгүй болохоор ингээд нэг юм маань удаа яваад ирэхээр ингээд угаасаа өөрөө хүмүүстэйг би статистсан. Тэгээ одоо би бүр ажилдаа босоод явъя гэхээр орноосоо ч босч чаддаг. Ажлын тухай бодохоор ингээд бүр уур үрээ, цухал үрээ гэдэг. Ажил дээр очихоор бүр ажил хиймээргүй санагддаг. Тэгэхээр ч угаасаа тэр хүн тэнд ингээд шүнд байхад хэцүү болчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ асуудлыг шийдэхгүй л бол бидний ингээд идэвхтэй амьдралын маань ихэнх юм хэсэг нь л ажил дээр. 3-2, 4-3 гэж өртөж байгаа. Тэгэхээр би чухал уу? Хамт олон чухал. Шаардлагатай бол мэрэгжлийн хүнээс бас тийм зөвлөгөө авна шүү дээ. Зөвлөгөө авах нь. Тийм. Тэгэхээр болохоор ингээд шүүнд бүр болохгүй бол ингээд үлдъя. Тэгтэл хэцүү байна гэвэл тусламж авах нь зүйтэй. За ингээд ямар нэгэн байдлаар шийдвэрт хүрчлээ. Тэр хам шинж үүсцэн байгаа тохиолдолд тэрийгээ одоо даван туулахын тулд, ангаахын тулд ямар алхмуудыг та хийгээрэй гэж зөвлөх вэ? Нэг төрөнд ч юм уу тий. За өмнөх энэ нэвтрүүлэг дээр яасан бодлыг бол заавал зогсооддог. Энийг болохоор бүхэн ерөнхийдөө эзэмшүүл зүгээр гэдэг. Энийг болохоор заашгүй хэлний яагаад гэхээр ажилтай холбоотой бодол орж ирэхээр, дурсамж орж ирэхээр ажил дээр очихоор ингээд стресстэй байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд тэр бодол маань л ингээд хэдэр намайг ойлгохгүй байна, шударга биш байна, ингээд авчиж байгаа. Тэгэхээр бодлыг нэгдүгээр төл бид нар бүгдөө зогсоож сурах нь чухал юм аа. Хоёрдугаарт нь гэх юм бол хил хязгаарыг тодорхой болгочвол айгүй зүгээр байдаг. Одоо миний болохоор ингээд гэр бүлийн соёл юм байсан. Эдрийг бол нэг юм байна. Тэгэхээр би одоо энэ хүрээндээ болохоор арай жоохон ингээд ийм шүүнд зөөлхөн байя. Ингээд нэвтрэхээр нь би хийлье. Гэх мэтчлэнгээр шүүнд хил хязгаараа тодорхой болгоод магадгүй ингээд хүмүүс ажлынхаа хүмүүсээс ингээд аавын хайрыг, ээжийн хайрыг, ханы хайрыг, өөр хүүхдийн хайрыг хүсэж байдаг байхгүй юу? Ингээд дуулууртай айдлыг ч юм уу, магтаалыг ч юм уу тий. Тэгэхээр болохоор энэ бол манай аав биш тий. Тэгэхээр би энэ хүнээс аавын өмнөөлөх хүсэхгүй ч юм уу. Тэгээ энэ болохоор ингээд миний ээж шээ. Энэ заавал над ээж шиг магтах албатай биш гэх
их мэтчлэнгээр ингээд нөө хил хязгаараа арай жоохон уян хатан болгочих юм бол тэр хүмүүст бол ингээд нөө ажлын байрны стресс хамаагүй багасдаг гэсэн үг. 3 дугаарт би хүмүүст юу гэж хэлэх вэ гэхээр чанартай 3 хоббит бол гэж. За. Тийм. Ерөнхийдөө чанартай 3-аас 4 хобби болохоор хангалттай. Хобби гэдэг нь болохоор тэр зүйлийг хийгээд ад жаргалыг мэдэрч байгаа зүйлийг хобби гэдэг байгаа. Юу ч хийж болох. Юу ч хийж болно. Одоо цэцэг тариал те цэцгээ ингээл хараад ямар гоё юмстай айгүй гоё ургач штэ гэл ингээл те ингээл арчлаал ингээл жахтаа ингээл ад жаргалыг авдаг бол тэр хобби. Хаста нэрийг яаж тусланаа хаста төвхтэй юм те гэж бодох юм бол тэр бол нэмээд стресс болно гэсэн. Тэгэхээр чанартай 3 хобби юу ч хийж болно. Өөрөө ирж хайх нь байна тий оролдож үзээ. Оролдож үзнэ гэсэн. Тэгэхээр ингээд нөгөө тэр дундаа болохоор дасгал хөдөлгөөн байл зүгээр. Хүн чинь болохоор хөшиж өгдөггүй, хөшиж өгдөггүй гэдэг байгаа шүү дээ тий. Тэгэхээр ингээд нөгөө нэг бидрийг ингээд дасгал хөдөлгөөн маань ажирлын дааврыг ялгаруулдаг, өөрийн чинь ингээд нөгөө нэг тий итгэвтэй байхад тусалдаг зүйл байхгүй юу? Тэгэхээр ингээд чанартай 3 хоббитай байхад тий. Окей. Бүх зүйл тэр одоо ажил амьдрал байж болохгүй нь шүү дээ. Тийм байх. Бүхэлдээ. Өөр нэг хэсэгтээ за гэр бүл байна мэдээж. За хажуугаар нь бас нэг ингээд тэмүүлдэг дуртай зүйл байх хэрэгтэй байна тийм. Тэгэхгүй ажил бүх зүйл байгаад тэр ажил нураад унахад тэр хүн өөрөө нураал унах нь шүү дээ тийм. Тэгэхээр хүнд бүх зүйл хэрэгтэй гэдэг байна шүү дээ. Дөөнөх эрг сэтгэлцэлд бол юу гэж үздэг вэ гэхээр ингээд хүнд хэрэгтэй зүйлийг ингээд шүү 4 хэсэг хуваажуулдаг байхгүй юу? Бие махбод гэдэг энэ эрүүл сарвал байх, гоос одоо өөртөө таалагдах тий гихмчлэнгээр яг бие махбодтой холбоотой зүйлүүд. Үйл ажиллагаа гэдэг нь болохоор сурлага, ажил, карьер, мөнгө гэдэг яг харилцаа гэдэг нь болохоор намайг хүн хайрладаггүй, намайг хүн ойлгодоггүй, хүлээн зөвшөөрдөггүй, үнэлдэггүй гэдэг нэг дөрвөн асуултанд хариулдаг. Би хүнийг хайрлаж гэнэ үү, хайрлагдаж гэнэ үү, ойлгож гэнэ үү, ойлгогдож гэнэ үү, хүлээн зөвшөөрж гэнэ үү, хүлээн зөвшөөрөгдөж гэнэ үү, үнэлж гэнэ үү, үнэлэгдэж гэнэ үү гэх. Тэгэхээр энэ маань ингээд ингээд дотн харилцаан дээр хүртэл гарч ирдэг. Тэгээд дөрөвдөг нь болохоор утга учир гээд зорилго, мөрөөдөл, итгэл үнэмшил гэдэг ингээд. Энэ дөрөв маань дөрвөлээ хэрэгтэй. Нэг тийшээгээ ингээд хэлбигээ дуудчихаараа энэ болохоор асуудал үүсдэг. Нөхцөл байдлаас үүсдэг гэдэг аа тий. Тэгэхээр энэ бол одоо бүрэн засрах, залруулах, өөрчлөөд тий илүү одоо үр бүтээмжтэй болох ч юм уу тийм одоо бүрэн боломжтой байна шүү дээ. Тэр одоо гэмтлээс тий стрессээс арай өөр ялгаатай хүмүүс болохоор би ингээд нэг ажлаас ингээ хаширцсан ингээд ингээ ахаад өөр ажил эхлүүлэхээс бас ингээд цогтаагаад яваад идэг штеп. Үгүй одоо тэр нуруугаа ахуулсан тий тэр ажилд ингээ ажиллаараад маш хэцүү байсан болохоор одоо би тийм хийж чадахгүй байх уу ч гэдэг юм уу нэг тэгээд идэг. Гэтэл энийг бол ингээд бүрэн нөхцөл байдлыг засах боломжтой. Яг тэр үед ямар вэ? Одоо жишээлбэл тэр ажил нь өөрийн нурыг авсан гэж болно шүү дээ тий. Тэгэхээр дараагийн ажил нь заавал нурыг авна гэсэн биш байхгүй. Тэр хүн л тэгж бодчихвол ажил хийхээр нуруугаа ахуулдаг ч юм уу тий. Гэж бодоод иж болно. Тэрийг болохоор эсвэл ингээд үгүй гэж хэлж чадахгүйгээсээ болоод ачаал их аваад нуруугаа ахуулсан гэж болно. Тэгэхээр өөрөө үгүй гэж хэлж сурах, өөрийн юмлымжийг дээшлүүлснээрээ тэр дараагийн хүн ажил дээр орохороо нуруугаа ахуултал ачаалыг авахгүй байхгүй юу? Өөр төвшнөөс эхэлгэн нь шүү дээ. За, ажлаас халшрах хам шинжийн талаараас манай үзэг сонсогчдод маш үн цэнтэй зөвлөгөө мэдээлэл хүргэсэн танд баярлалаа. Ажилд амжилт хүсье. Баярлалаа. Хамтрагч